Мэдээ үргэлжилж байна. Шинэ хоршоо хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш хагас жил гаруй хугацаанд Баянгар аймгийн 20 суманд 279 хоршоо шинээр байгуулагдаж 256 хоршооны 1277 малчин өргөцөөл хамрагдаад байна. Малчид нийт 36.5 тэрбум төгрөгийн зээл авч хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм байна. Шинэ ирээдүйн хөтөч хоршоо нь 2012 онд 52 гишүүнтэйгээр байгуулагдаж хөдөө аж ахуйн гаралтай мал мах, сүү цагаан эдээг зах зээлд нийлүүлж ирсэн. Тус хоршоо нь өмнө нь банкны өндөр хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн төвхтэй. Өнгөрсөн хугацаанд зээлийн хүүгийн дарамт нь үйл ажиллагаагаа тэлэх, орлогоо нэмэгдүүлэхэд томоохон саад болж ижээ. Тэгвэл шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд олгогдож байгаа зээл нь эдийн засгийн дарамт бус зарим үйл ажиллагааны цар хүрэгийг тэлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх том боломж боллоо гэж тэд үзэж байна. Энэхүү боломж бүрдснээр тус хоршоо 24 үнэний ферм шинээр байгуулсан байна. Манайх бол яг сумын төв дээр үйл ажиллагаа явуулах учраас ганцхан мал гэхээр бол үнэгээр дагсан. За хоршооны хоёр айл бол нэг нь 10 сая, нэг нь 15 сая төгрөгөөр ямаагаар бөмбөрийн улаан ямаа. За тэгээд ноолуур сайтай ухна гэд бас хуц гэд иймэрхүү төрлийн малууд авсан байгаа. Малчид бол ерөнхийдөө сэтгэл ханамж өндөр байгаа. Цаашдаа бол бас ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор нэгдэж хамтарч үйлдвэр үйлчилгээ жижиг дунд тийм юм руу чиглэх нь л бас давуу талтай юм уу гэж бодож байгаа. Хоршооны олон нутгийн малчдын мал мах түүхийн эдийг өндөр үнээр худалдан авч нэг доороо хадгалахын тулд хоршооны өмчөд нэг га газар авч хашаалан 200 м2 талбай бүхий хөргүүртэй махны зорьтой болсон байна. За авсан зээлийг бодит ажил хэрэг болгон сум орон нутагта ажлын байр бий болгож байгаа нь бусад хоршоочдод сайн туршлага болж байгаа юм а.